дарааллын энэ бүс нутагт одоо тесрэх бодисын агуулга үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг ийм 4 аж ахуй нэгж байна. Энэ 4 аж ахуй нэгжтэй зэрэгцээд үйлдвэр технологийн парк, налахын үйлдвэр технологийн парк үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг нийслэл Улаанбаатар хотоос цаашид энд тухайн бүсэд одоо дэд үтсийг хөгжүүлж, дэд үтсийг дагсан ажлын байрыг бий болгох, суурьшлийн бүсийг шинээр бий болгох ийм төлөвлөлт явагдаж байгаа. Үүн дээр бас мөн одоо төр засгааны байгууллагуудаас одоо тухайлсан яамдаас бас үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө оруулалт хийх энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Ингэхлээр энэ тухайн бүс нутагт одоо хотын ерөнхий төлөвлөгөөр 2040 гэсэн төлөвлөлтөөр бол одоо суурьшлийн бүсийг тэлж байгаа, ажлын байрыг шинээр бий болгож байгаа. Цаашлаад Налах хот маань бас энэ суурьшлийн бүсээ тэлж тухайн байршил дээр одоо үйлдвэр үйлчилгээ иргэд суурьших ийм төлөвлөлт байгаа. Боловч одоо яг газар дээрээ болохоор өнөөдрийн байдлаар 4 ийм одоо тесрэх бодисын үйл ажиллагаа явуулж байгаа ийм аж ахуй нэгжүүд байж байна. Энэ аж ахуй нэгжүүд маань болохоор тесрэх бодис энэ үйл ажиллагаа явуулж байгаа учраас аюулгүйн зоон нь бас одоо маш тийм том талбай эзэлдэг одоо стандарт аюулгүй байдал талаас ийм учраас энэ аж ахуй нэгжүүд маань цаашид энэ тухайн бүсэд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Дээрэс нь үйлдвэр технологийн парк маань энэ тухайн байршил дээр одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулах ийм боломжгүй юм зөрчилдсөн ийм нөхцөл байдал үүсэж байна. Эсхийн гишүүдээс ерөнхийдөө энэ хотын ерөнхий төлөвлөгөөгөө барьж ажиллая. Цаашлаад энэ Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 гэсэн ерөнхий хөгжлийн төлөвлөгөөнд одоо энэ тесрэх, дэлбэрэх бодисын үйл ажиллагаа явуулдаг, аюултай хог хаягдлыг боловсруулах үйл ажиллагаа явуулдаг энэ аж ахуй нэгжүүд маань хаана төлөвлөгдсөн юм бэ? Тэр төлөвлөлтийн даваа ирээдүйд ер нь тэр чиглэл рүүгээ энэ үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах ёстой юм байна. Мөн одоо ингэхдээ бас энийг ямар шатаараа та ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ? Одоо нэгэнт үйл ажиллагаа хэрэгжүүлээд эхэлсэн байгаа үйлдвэр барьсан, хөрөнгө оруулалт хийсэн энэ аж ахуй нэгжүүдэд яаж хохирол багтаагаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах вэ гэдэг дээр бас ямар нэг арга хэмжээ авч үйлдвэрүүдтэйгээ бас харилцан ойлголцож ажиллах хэрэгтэй юм байна. Ер нь бол энэ цаашдаа суурьшлийн бүс болоод ингээд явхлаар энэ тесрэх дэлбэрэх бодисын үйлдвэр маань энэ Улаанбаатар хотын нэг дүүрэг, Налах дүүрэг дотроо ингээд байж ихын зүв юм уу? Энэ иргэдийн амь насанд ер нь цаашлаад ямар хор хохирол учруулж болцсошгүй гэдэг тал дээр маш одоо нарийн анхаарч ажиллах хэрэгтэй байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрээд байна. Ажлын хэсэг цаашаа хуралдана, ямд удаасаа саналаа авна. Энэ үйлдвэр эрхлэгчтэйгээ уулзна. Ер нь тэгээд Улаанбаатар хотыг 2030 он хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө нь бол одоо энэ тесрэх дэлбэрэх бодис бол бахангаад өрөөрөө гэдэг юм уу те бүр зах руу одоо ингээд байгуулах тийм ерөнхий төлөвлөгөөнд бол тусгаж байгаа юм байна лээ.